Би Дорногов аймгийн хүүхэд. Цаашаа дот төрсөн. Яг 10 жил байхасаа эхлээд одоо яргуу наадам гитар тоглоол. Ер нь бол суурь нь тэндээс эхэлсэн. Тэгээд оюутан болж Улаанбаатар хотод орж ирээд тэр үед соёлын коллеж хөгжмийн багшийн сургууль гэж 2 сургууль байлаа. 93 онд. Тэгээд тэр 2 сургуульд одоо 2 бүлэг хамтлагууд байгуулагдаж, 2 хамтлаг байгуулагдажсэн. Одоо тэгээ нэг нь бол Несанс байдаг, нэг нь Меднес байдаг. За тэндээс ер нь анх одоо яг Меднесийн түүх эхэлнэ. Тэгээд манай Вадим Ленин клуб дээр бас их гоё апартууртай, бэлтгэлийн байртай нэг тийм орс хүүхэд байлаа. Тэгээд би очиж санал тавьсан л да. Хоёулаа нийлж тоглол яад хамтлаг байгуулъя, гоё хамтлаг. Ингээд манай хэд ингээ байж нийлээ тоглоё гэж тэгсэн. Тэгээд Вадим тэр үед Моро гэдэг хамтлагтай тоглож байсан. Одоо орсууд нээлтсэн тийм бас л тэр үе heavy metal стилээр тоглодог тийм хамтлаг байсан. Тэгээд Вадим тайгаа нийллээ. Тэгээд Вадим маань нэг хүний санал болгосон. Тэр бол одоо гэрлээ байгаа. Тэгээд Вадим нэг өдөр уцтаал нэг хамтлагт олохоо нэг хэдэн залуучууд хамтлаг байгуулж байна. Одоо ингэ тоглоё гэдэг. Чи яах вэ гэдэг. Тэгээд нөө тэгээл гэлээ. За чи маргааш манад одоо тэдэн цагт ороо хүрээд ирэх. Чадах гэсэн чаднаа л гэсэн. Тэгээд яваал очсон. Тэгээд бид одоо уран бүтээлээ бол одоо аюул тууштай орсон л доо. За хамгийн эрчимтэй залуучдын соёлын төвийн зааланд одоо хурлын заал байсан юм да 2 давхарт. Тэнд бол эхний уран бүтээлүүдийг хийсэн. Ленин клуб дээр одоо бас их уран бүтээл хийсэн л дээ. Одоо энэ эхний цом момгоо бол тэнд л эхний хэдэн дуунуудаа бол тэнд л бэлтгэл хийж байлаа. Ерөөсөө юу штэ хотын гудамж гэж ерөөсөө бүгд арт үнд л одоо танигдсан штэ. Хотын гудамж маань оюун сайхны дөө. За анхны хотын гудамжийг бол яг оюутан байхдаа би нэг карма ороо үйлслүүд амьдарчсэн л да сансарт. Тэгээд нэг хөнхөн тийм айтайхан дуутаад олмоор санагдаад нэг ая орж ирэлсэн. Тэгэл нэг ороо сууж байгаа л ширээний гэрэл тавьчих ингэ сууж байгаа цаасан тэр үгийн бичээл аяа. Богино хугацаанд бүтсэн их амархан дуултаа. Тэр чинийгээрэж бас хүмүүст бас хүрсэн байж магадгүй. Тэгээ хамгийн эхлээд нийлээд хийсэн дуу гэх юм бол за хотын гудамжийг бол мэдээж эхлээд нийлээд хийсэн. Тэгээд одоо Star студийн Гантүр Мандах 2 маань баг шүү дээ. Тэр хоёр юун дээр нэг студитэй байсан, бичлэгийн студи дээр. Хамгийн эхнийхээ 3 дууг одоо энэ драмын театрын студи гэж ярьдаг байсан да тэр үед. Гантүрийн студи гэдэг. Тэн дээр эхнийхээ 3 дуу биччихлээ бид бас энэ дээр. Тэгээ анхны клипийг бид нар яг нэг клиптэй болъё л гэж бодож илсэн. Тэгэл нэг 5-6 дуу барьцсан бас бичүүлсэн. Тэгэл алуугаар нэг яаж мэдэхгүй ингээл энүүгээр нэг хийгээд бид нар бас нэг жоохон рок томгийн дуугаараа хийлгэж гэл. Тэгээд одоо улсын хурлын гишүүн Болор маань байсан л да. Тэгээ тэр хүн ч одоо яг гадаад дотоод их сурч байсан. Орос школт хүмүүс ч нэг жоохон мэдрэмж сайтай байдаг юм уу яа дээ. Тэр 5-6 дуунаас шилээд хотын гудамжийг татаа гаргаад ирсэн. Энэ дээр л хийх ёстой юм. Энэ дуу яг хүн төрөхээр ойрхон дуу байна. Тэгээд хотын гудамж дээр клип хийгээл тэгэл ерөнхийдөө хүмүүс таньж болоод эхэлсэн. Таньдаг болоод эхэлсэн. Тэгээ бид нар залуучдын соёлын төв ордон дээр түр байрлаж ирсэн. Тэр доотлолт G Entertainment бас дөнгөж байгуулагдаад үйл ажиллагаа явуулаад эхэлж ирсэн. Тэгээ G Entertainment руу ороод Амбах, Мөксөр хаах, Баатара энэ 3 дээр ороод энэ дуун дээр хий гэсэн. Тэр саналыг сайхан хүлээж аваад хотын гудамж гэсэн дуу байсан. Ингээ хотын гудамж гэдэг дууг их гэгээлэг хотын одоо хүмүүс одоо хоттой хайртай ийм байх гэсэн тэр яг уур амьсгалаар хийсэн гэж бодно. Тэгээд хотын гудамж гэдэг энэ дууг дуулахад яг
хотжилд явагдаж байгаа хотод яг өөрийнхөө байр суурийг болж байгаа тэр залуус бас их таалагдсан ийм бүтээл болсон. Тэнд болохоор одоо их энгийн хэлбэртэй тэр ингээд таксигаар туршилсан ийм клип хийсэн юм байна. Чингисийн тэнд нэг Чингис зочд буудлын урталт нэг таксинд нэг 7 6 далуулаа нэг ороо суугаал гарчдаг шүү дээ. Нэг тийм хэсэг дээр нь бид нар оролцож ялаа. Тэгэл таксинд их орж суугаал гараал орж суугаад нөгөө таксиныхан жолооч нь одоо явмаар байна гэж аваажээ гэж гуйгаал. Тэгээ нэг тэр хэсгийг бол бид нар тэгж авч ирсэн. Тэгэл тэр нэг 2 шар Европ царайтай 2 охин байдаг. Тэрийг бол Вадимын дүү алгадвар их ярьдаг байсан. Тэгээд тэр нь бол Чехийн элчингийн охтууд 2 охин байсан юм шиг лээ. Манай ээж одоо тэр үед би анх сонсоод одоо би хүүн ийм хамтлагт орсон гэдэг ээжтэй сонсгож ирсэн. Тэгээ ээж ямар хөөрхөн дуу байл хэлчихсэн. Доктор Вит зөвхөн шилэнд. За тэрний дараагийн уран бүтээл гэх юм бол нэг өдрөд сайхан дуу байна. Манай гэрлээ маань нэг гоё аяг хийсэн байсан тэгэл. Энэ дэр нэг сайхан өнгө хийчихгээл яваадсан. Өөрөөсөө хийж чадахгүй хийгээгүй. Тэрийг барьж авч суугаагүй тэгэл явж ирсэн. Тэгээд бид нар гүнтэд Виктор Цаагийн дурсамж концерт бэлдээд одоо Хөх Монголын их бат басж байлаа. Тэгээд гүнтийн амралтанд бид нар сар байрлаа. Тэгээд байж байгаа л өглөө их тусаад яг нөгөө гитар тоглоод сурсан зангаараа тоглоод байсан. Нөгөө яг та аяг гэж өөртөө орох үедээ ороод ирсэн юм л дээ. Тэгээд нөгөө аяа үзээд зүгээр өөр аянд ороод ирсэн. Тэгээд ихсэн Вадим бас өөр юмсэн гараад ирсэн. Ороод ирсэн. Гитар дуурайд ирээд. За чи суугаад нэг юм хэмжээ зохиод тэр. Тэгээд ингээд ярилцаад ингээд өөрөө хийсэн сайхан байна. Ийм байна гэсэн сайхан байна. Оо нацаа хайтай. Энэ хэдүүл оролцно. Тэгээ нөгөө Виктор Цаагийн бэлтгэлтэй байсан. Тэгээд үүдүүдийг хайцсан. Тэгээд яаж байгаа л бас нэг бэлтгэлтэй л ганг сонсож байгаа. За хүчний юм үзье. Тэгээ бас газар дээр нэг хөөрхөн шүлэг бичээд өдөр гэдэг дуу бүтчихлээ. Дараагийн клип нь болохоор нэг өдөр гэсэн дууны одоо клип. Энэ болохоор аяга символик аяг ихтэй дал дутгатай дууны үгтэй тийм клип. Яг дууных нь үгээр нь ингээд одоо хэрвээ хийх юм бол жоохон ядуу явцуу болчих шинжтэй. Ерөнхийдөө дандаа гэдэг аноним бариад тэ одоо эсрэг талаас нь гэх юм уу эсвэл тэр дууны цаад дал дагуулдаг символизм тал дээр юу байгаа гэдгээр клипийг хийхээр өргөн болно. Ер нь надад зохиолч юм уу одоо надад ч гэж одоо бүх хүмүүст
одоо клип хийдэг хүмүүс ч гэсэн одоо мэдчихэл байгаа хэ. Зохиол бас их гоё хийсэн. Яг одоо нэг хоёр өөр стилтэй хүмүүсийн хайр дурлал байгаа. Нэг нь бол аюул дараахан коммунист, нэг нь бол жоохон одоо тэр үед бол одоо рок охин гэдэг юм уу? Одоо рок охин гэдэг юм. За энэ үед яг тэр үеийн бас алдартай тийм жижигч мөнхц бол тоглосон байгаа юм гэдэг. Доктор Вит зөвхөн шилэнд. За тэгэхээр энэ Мэднэс хамтлагийн нэг өдөр гээд клипэнд анх G Entertainment-ийн Гамбол даах мөксийн ах хоёр санал тавиад энэ клипэнд тоглосон байгаа. Тэгээд ер нь бол энэ клипний зураг авалт бол маш удаан үргэлжилсэн. Ойролцоогоор 1 жил орчим үргэлжилсэн. Ер нь бол Мэднэс хамтлагийг бол би бодохдоо маш их чадaltaй сайн хамтлаг гэж боддог. Цаашаа ч гэсэн уран бүтээлээ илүү ихээр туураад бас үзэгчид бас илүү ихээр бас сайхан уран бүтээлүүдэд хүргэж байгаасай гэж боддог. Клип гарсныхаа дараа бол бас айгүй хурдан хүмүүс таалагдсан шүү дээ. Нэг өдөр дуу клип Мэднэс хамтлагийн өөрөлдөн хийсэн дуунууд дотроос клипүүд дотроос хамгийн нэр тарсан юм уу? Эсвэл одоо хүртэл энэ хамтлагийг ингээд тайзан дээр байхад нь түшиг дулгуур болдог ийм хоёр дуу болж чадсан. Чиний араас гарлаа сэрэд хартал гэртэл байлаа явмаар сануулаа хонгон дээр яваасудаа удалгүй согтоод ундраа задхуяда Доктор Вит зөвхөн шилэнд. За тэгээд Мэднэс нэг цомгоос хойш бол уран бүтээл бол ингээл өрнөл явж л байсан. Тэгээд Огшаа залуусаа гэдэг киноны нэг сайхан дуу. Тэр захиалга орж ирсэн. Тэгээд хайрын тухай. Тэгээд шүтээ нэг чинь юу л да. Яг надад нэг хэсэг ая байсан. Тэгээд нөгөө нэг нөхдүүд маань тэр чинь битээ дуугаад захиалж очиод явцсан байхгүй юу? Киноны зургандаа. Тэгээд битээ тэрийг мартчих. Тэгээ байсан чинь нэг өдөр уцтаа за одоо ингээд очлаа нэтрэгээ те дуу бэлнэ битээ балцсан да бэлэнгээд аваа ийцээ. Тэгсэн нөгөө нэг хэсэг ая байсан. Тэгээд сайхан одоо битээ чинь хоёул яах одоо баларлаа юм тэр. Тэгээ сайхан нэг машин сууж байгаа хоёул биш нөгөө аяа гүцээгээл ард нь бонзангтай ярьсан хоёул. Тэгээд ингээд сууж байгаа нэг аяа гүцээгээл ингээд сонссон. Сайхан болч надад чийчээ.
Тэгээ шүлгийг манай сайхан чинь шүлэг бичдэг. Нэг айхтар яруу найз биш юм шиг голыг ногоод хийдэг. Тэгээ нэг цагийн дотор шүлгийн хичээл тэгэл зохиожсэн дөө одоо шүтгээгээд хүмүүс бол аюул дуртай байдаг. Тэгээ шууд тэндээсээ гал баг шууд студид руу авч байгаа. Тэгэл баг тэндээ бичүүлэл нөгөө хүмүүсээс нь дуун зүйлнэ гэл. Нүүр баг бичсэн. Тэг хүмүүс нь гэсэн таалагдсан. Айзен яруу бүгдүндээ зоруу учирсан хосуудын төлөө мөнхийн хайрын төлөө энэ дугаан бидолээ дурсан хосуудын төлөө үрдий хайрын төлөө энэ дугаан бидолээ Мэднэсийн хувьд бол өмнө нь бол дандаа өөрсдийн уран бүтээл. Одоо жишээ нь манай гэрлийн аян хийдэг, бие шүлгийг хийдэг нэг тийм үтэй явж исэн. Ер нь баг хүнээс гаднаас ер нь зохиолчдоос дуу авч дуулж байгаа. Тэгээд яг хамтлаг болгон, дууч дуулган дуучны дуу амьдуулж сайхан болгож дуулаад байсан л та. Тэгээд ер нь нэгж тээж нэг ганц хоёр дуу тэгээд багдаа сонсч исэн те. Шүтдэг байсан. Одоо дуучдынхаа бас хүмүүсийн дуулаагүй байгаа хэсгийг албан ёсоор бас эрхийг авч дуулаа гэсэн бодол байсан. Мэднэс 3 цомогт бол одоо тийм 3 дуу багтаасан байгаа. Нэг нь бол одоо Доронтын одоо авиаслаг хөгжмийн зохиолч, гитарчин, мундаг дуучин тийм нэг төвшин гэдэг талбай залуу байсан. Цуураа хамтлагийн одоо ахлагч. Энэ хүн бол нэг үе бас манай Мэднэс хамтлагт бас гитарч нар энэ хамтарч тоглож одоо нэг тийм үе байсан л да. Тэгээд энэ хүний Чамдаа зориулъя гэдэг сайхан дуу байдаг. Тэгээд Чамдаа зориулъя гэдэг дууг нь бол яг сүүлийн үед ер нь их дуулагдаагүй тий. Өөрөө бас тэр тухайн үед клип хийдэггүй тийм дуу л да. Тэгээд бид нар яг эрхийн албан ёсоор нь гэрүүлээс нь аваад тэгээд энэ цомогтой багтаасан байгаа. Одоо жоохон хамтлагж байсан шүү дээ. Одоо арчлалын юу. Тэрний цалиах цогцайхны 2 сайхан дуу орсон байдیں۔ Одоо тэр үеийн хүмүүс бүгд мэднэ. Нутгийн уул гэдэг их гоё дуу байгаа да. Одоо тэр fine art-ын хийсэн гэж яриад байгаа миний. Тэр дуу нь өөрөө тэр 90 доонд яаж тэгэж одоо яг энэ тэр одоо энэ байдлыг яаж харж тэгж хийсэн би гайхаад байдаг байхгүй. Одоо яг энэ өнөө үеийн тэр уул уурхаан тэр юм 10 баг 10 хэдэн жилийн өмнө ингээд бодоод хийчихсэн. Хараад хийчихсэн. Айгуу сонь санагдсан. Тэр их гоё дуу байдаг. Гоё дуу хийсэн бид нар. Морин сүн цэлэзээ ээж минь дуугаан дуудах шиг санагдана. Гэтэл миний нутгаас эрдэн амжиргээд уулын өдөр болгоно гинэ. Ордачви зэвсэг авчирч уулыг нэ уулыг нураалаа. Тэгээд дараагийнхан дуу нь бол Бороотой шөнө гэдэг бас хамтлагийн
дуу байгаа. Тэгээд энэ дуунуудыг бол одоо бидрийг дуулахад тусалсан хүн бол талигаа цогц сайхны ах одоо Майнбаяр гэж ах байгаа. Төрсөн ах. Энэ хүн бол одоо дээд зэрэгээр одоо энэ хоёр дууг дуулахад тэг клипийг хийхэд маш гүн тусалцаа үзүүлсэн юм ах байгаа. Тэгээд Майнбаяр ахтаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээ бусд нь бол одоо дандаа л гэрлээ маань аян хийгээл бишүүлгийн гэдэг нэг тийм тойрогтой гэсэн шиг тийм 10 дуу багтсан тийм мэднэс 3 гээ сайхан цомог болсон. Минимум аав киноны дуу бас нэлээд киноны дуу хөгжмөн дээр бол ажилласан байдаг. Тэгээ минимум аав киноны дуу амьдрал чамд гэдэг нэг сайхан дуу хийсэн байгаа. Одоо тэгээ кинон дээр бол бүтэн явдаг. Тэгээд энэ дууг бол яг ганг маань үгээр зохиосон их гоё дуу гэдэг. Тэгээ энэ бол бас хараахан хүмүүс бас хурж амжаагүй. Ер нь хөгжмөө манай Мэднэс CD Мэднэс 2 цомгийг сонссон хүмүүс бол мэднэ. Ер нь бол энэ тэнд тоглохоор ингэдэг зочин айгүй их хүмүүс нэгдэг байсан л да. Тэгээ бид нар бодоол яваад байсан. Одоо хуучин юм хийгээд явахтай гэж хэдүүлээгээл яваад байсан. Тэгээд залуучуудын бас хүсэлт. Тэгээд ер нь энэ дууг дахиад шинжилчихье гэдэг. Тэгээд бидэд бол яг хуу найз нөхдөө тэгээд ер нь дуун дээр ажиллая. Цаадах чинь шүлэг их гоё бичдэг. Тэгэд зочин надад одоо тайлбарлаж зочинг би сонсохоос өмнө би бас дотроо нэг иймэрхүү хүн ер нь хизээ өгөх нэг тийм мэддэг болов гэсэн тийм дуу хийдэм үү гэж дотроос бодож исэн бүр өмнө. Тэгээ яг тэрэн дээр энэ зочингийн тохироонд бүрдээд ингээд сэдрээд тэгээд яг энэ зүйлийг хийхээр болсон доо. Тэгээ хамгийн юу гэж надад таалагдсан юм нь юу гэхээр Мэднэсийн энэ дууг надад сонсохчоод тэгээд хідэн мөр үг хэлмээр байна. Тэрийг чи өөрөө мэд гэж хэлсэн. Чамд шамаг ямарваа нэг юмар хязгаарлахгүй чи хэдэн мөр үг хэлмээр байна. Тэрийг чи өөрөө мэдээд хэлсэн. Тэгээд би үгээ бичээлсэн. Тэгэл 16 мөр үг хэлсэн дээ. Яг энэ дууны санаа нь айгу таалагдсан болохоор яг өөрийнхөө үгийг тийм хүү бичээд орсон. Тэгээ ер нь бол өөр дээрээ их жоохон тусгаж утсан. Тэгээд тэр нь бол зорилго нь бол сонсож байгаа хүмүүс нь бас нэг юм бодоосоо л гэж зорж үзсэн дээр. Явах зам тулж игээ тарахад энэ орчиндөө их багаар юу гэдэв их сандан мөр хоцтой хэрэгцээтэй юу гэдэв өгөөр дүрмүрээ үнэрлэж би амтсангүй өглөө мандах нарыг хамтлаа би харсангүй хайлс суусан ханаа жаргаач би чадсангүй хан хорвот утсан бүхэндээ би цацсангүй инээсэн зочин цаг боломж огталах гэрэл дорчин хоцох бүтээлүүд цогцолог би эндээс явна би минь цогцолно би ч лоо юу минь ната явах богцолно өрлөггүй зочин надад дэрэн гэдгээ мэдгдсэн бол хэрвээ энэ хормоогоос хизээ буцаа мэдгсэн бол зорилгоо бүцээж гисэн зовхон үгүй хат явсан хорогдох зүгөө хойносон дагаад явсан тэр хоёр бадгийн тэр голын тэр холбоос тэр одоо 3 дахь бад гэсэн үг шүү дээ. Тэр шүлгийг бол гайхамшигтай хийсэн.
бидний самтлагийн сайхнаа гэрлээтэй бол бид нар бол илүү дотн яг дотнуулсан гэхээр River Sound Club-т болоод биднийг анх Black and White хамтлаг гээд тоглоод анх хэлж хахад баг бид нартай зэрэгцээд Мэдэн самтлагийн энэ клуб тоглож эхэлж баг л энэ клубээс гарсан хамтлаг гэж хэлж болно л доо. Тэгээд бид нар тэр утгаараа нэг дор ажиллаж амьдарч байсан гэдгээр энэ эдийнхэн занааш хэр зэрэг хөгжмийн одоо мэдрэмжтэй, хэр зэрэг хөгжмийн боловсралтай, хэр зэрэг одоо хөгждөг вэ гэдгийг би сайн мэдэх учраас энэ залуучууд бол улам цаашаа их бүтээж улам бүтээлээ улам ариужуулахыг би 17 жилийн хавьд тохиолдуулаад удахгүй болох тоглолтын одоо зориулаад бас энэ хэдтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 15 жил хэвтчихсэн гялс өнгөрчдөг юм байна тий. Тэр үзнэгүй автобусны мөнгөгүй гитар өөрөөл бөөн тур хөвгтүүд хөгжмийн дуртай хөвгтүүд алхаад байсан. Одоо нэг 15 жил. Одоо ингээл UB балаас тоглолтоо юм хэрэг. За тоглолтын хувьд бол мэдээж айгүй их ажилтай байдаг. Одоо бэлтгэл сургуульд санхүү одоо энэ айгүй олон хүний хүчээр бүтдэг байгаа. Тэгээд дүнжин гар удалдааны төв маань ерөнхий спонсороор оролцож байгаа. Тэгээд манай найз болор байна. Одоо зохион байгуулалтын дээр бол fine artistууд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Тэгээд тоглолтын их ажил энэ бэлтгэл сургуульд бол ерөнхийдөө бол сайхан хангалтад явж байгаа. Тэгээд тэрнээс гадна тоглолтын одоо нууцаас гэх юм уу тий тоглолтын нууцаас гэх юм бол одоо хуучин гишүүд маань одоо Мэдэн самтлагт бас тухайн үед зүтгэжсэн бас олон үндэстэн байдаг. Тэгээд Япон одоо бас манай нэг Япон гитарчин ирэтэн гитарчин маань Японд амьдардаг. Тэгээд тэр хүн маань ирнэ. Вадим маань Оросоос бас ирнэ гэдэг мэдэгдсэн байгаа. Тэгээд Ганг бол мэдээж энэ уран бүтээлийг байж байгаа. Ганг бол оролцсон. Тамира бас мэдсэн анхны сууд гитарчин Тамира маань бас Монголд амьдардаг бас ирнэ гэж байгаа. Тэгээд энэ хэд маань бас нийлж ганц 2 номер тоглоно. Ганц 2 дуу тоглоно. Тэгээд эдгээр бол бүгд ирнэ гэдэг мэдэгдсэн. Тэгээд бас 2 сайхан залуу гишүүн Мэдэн самтлагт одоо тоглоод эхэлсэн байгаа. Откошагаа гэдэг. Тэр хоёр маань залуу хүмүүс гэсэн ирч хүчтэй тий. Одоо шаарч нь өөр амьсгал орж ирж байна шүү дээ. Тэгээ одоо энэ хамтлагт орсондоо бол бас илүү хичээл зүтгэл хэрэг болж байна л доо. Илүү хичээх, урдныхаасаа илүү сайн зүрийг сонсох, одоо хувийн бэлтгэлээ сайн хангах тий. Энэ тоглолтын дээр бол бүхэл гой дуунууд нь шилж дуулагдж байгаа. Тэгээ миний үеийн бүх найзууд, бүх хүмүүс ирнэ. Мэдээж гоё болно л гэж байна. Энэ 15 жилийн ойн тоглолтыг бол одоо тоглохоор шийдсэн байна. Тэгээ 11 сарын 16-нд UB Palace-т концерт хийх тангинд 19 цагаас тоглоно.